чиж онгоцны буудлаар ерөөдөө очисон. Тийм үстэй. 3-5 гаргасан юм байна. Бараг л дугуйгүй какао ток руу ерөөдөө холбогдоод 8.5%-аар буурч 2 хүн ерөөдөө амьд үлдсэн. За, hello guys. За би яг одоо Чежу хотод ирсэн байна. Саяхан 2024 оны 12 сарын 29-нд Чежу Airline нислэг сарамсрхүү байдлаар онхолдож одоо осолдсон байгаа. Тэгээд яг одоо Чежу хотод яг одоогийн нөхцөл байдал болон дэлхийд дахинд яг юу болоод байгаа бас дээрс нь энэ яг юунаас болж энэхүү осол гарсан тухай яг одоо YouTube хуудсан дээр контентлогоо оруулж байна. За тэгээд та лайк, сабад арч дэмжгээ битээ мартаарай. За яг одоо хамтаа эхэлцгээе. За тэгэхээр дэлхийн нийтээр ийм мэдээ гарсан 2024 оны 12 сарын 29-нд Чежу Air компани Boeing 737-800 гэдэг дугаартай онгоц Тайландын Бангкокоос өмнөд Солонгосын Маун руу нислэг үлдэж байхдаа Мауны олон улсын нисэх буудалд газар дах үедээ осолдож 179 хүн амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарлаа. За тэгэхээр онгоц нийтдээ 179 хүн ерөөд амиа алдсан юм байна. Энэ осол нь өмнөд Солонгосын нутаг дэвсгэр дээр гарсан хамгийн олон хүн амь нэршилсэн агаарын осол болж байна. Та санаж байгаа бол маш олон агаарын ослоод гарч исэн. Зарим онгоцнууд осолдох үедээ ерөөдөө далаа дээр буудаг ч юм уу. Зарим нь шүхрээр ингэж хүмүүсээ аварсан ч юм уу. Тиймэрхүү тохиолдлууд маш их байдаг. Харин энэ удаа болохоор ерөөдөө түүхэн дэх одоо хамгийн том одоо осол гэж ерөөдөө үзэж байгаа юм байна. Тэгээ осол болохоор Солонгос улсын нутаг дэвсгэр дээр ерөөдөө гарсан. Осолдсон онгоцонд нийтдээ 175 зорчигч нисэх багийн 6 гишүүн байсан бөгөөд амьд үлдсэн 2 хүний онгоцны сүүл хэсгээс аварч эмнэлэгт хүргэсэн байна. Та бичлэг үтсэн болоод ерөөдөө онгоц хамраараа ерөөдөө мөргсөн. Тэгэхээр сүүл хэсэгтээ ерөөдөө 2 хүн ерөөдөө амьд үлдсэн гэж мэдээлэлээр гарсан юм байна. Энэхүү осол гарсны дараа Чежу Air компани хувьцаа 8.5%-аар буурч 6,920 воны үнэтэй болж зах зээлийн үнэлгээ нь 95.7 тэрбум воноор буурсан байна. Тэгэхээр 95.7 тэрбум вон буюу одоо Монгол мөнгөөр тооцсон бол энэ чинь 220. Тэр хавцаа тэрбууны ерөөдөө маш их алдагдал орсон юм байна. Тэгээ бас дээрэс нь өнөөдөр өглөө буюу 12 сарын 30-ны өглөө Чежу онгоцны буудлаар ерөөдөө очисон. Тэнд болохоор ерөөдөө нэгч Чежу Air компани онгоц бол байгаагүй. Одоо ингээд дараагийн нислэг үлдээд байна шүү дээ. Тийм үстэй. Үүрээ яг юу гэж харуулж байгаа гэхээр Чежу Air компани одоо яг нислэг үлдэж байгаагүй юу гэдгийг ол сайн мэдж мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч тач өглөө 8-9 цаг үед ерөөхдөө Чежу Air компани бол Чежу арал дээр ерөөхдөө онгоцонд байгаагүй. Цааш нь үргэлжлүүлэх юм бол бодит мэдээлэл дээр мөн 60,000 гаруй захиалга цуслагдаж шинэ жилийн баярын арга хэмжээнүүд цуцлсан бөгөөд 7 хоногийн үндэсний гашуудал зарлаж байна гэсэн мэдээ гарсан байна. Тэгэхээр ялцчгүй гашуудал зарлахын аргагүй маш харамсалтай үйл явдал болсон байгааг та бүгд мэдж байгаа. Ослын шалтгаан яг юу байсан бэ гэхээр ослын шалтгаан нь одоогоор бүрэн тодорхой болоогүй байгаач урьдчилсан байдлаар дараах хэдэн таамгийг гаргасан байна. Тэгэхээр 3 таам гаргасан байна. Нэгдүгээр нь болохоор цахилгаан эсвэл гидравлик систем гэмтсэн. Хоёрдугаар нь болохоор шуутай мөргөлдсөн гинэ. Гуравдугаар нь болохоор хүний алдаа. Нислэгийн багийн ажиллагаа онгоцны буулт хийх процесс явцад гарсан алдаа осол хүрсэн байж болзошгүй. Тэгэхээр бичлэгийг харах юм бол та бараг л дугуйгүй ингэж ширэгдэжсэн. Тэгэхээр энэс ерөөдөө хараад яг миний дүгнэлт юу гэхээр техникийн гэмтэл бол ялчгүй илэрхий байлээ. Тэгээд маш олон хүмүүс зур ам дамжсан байдлаар нэлийн таамаг төвшүүлсэн байсан. Тэр нь яг юу байсан бэхээр шувуунууд одоо ингээд онгоцын буулт хийдэг дугуйлуу нь одоо орж гатсан. Мөн нэрс буулт хийх дугуй гарахгүйс учраас ингээд буухын өмнө цагийн өмнө одоо какао ток руу ерөөдөө холбогдоод гэрийнхэндээ ерөөдөө минь дамжуулаарай бид нэг ингээд осолдох боломжтой болсон байна гэх мэтчлээ ингээд цагийн өмнө хүмүүстэй хэлж одоо тухайн нөөс онгоцон сууж байсан хүмүүс одоо гэрлүүгөө холбогдож чадлаггүйгээр сүлжээгүй байдлын улмаас холбогдож чадлаггүйгээр ерөөдөө гэрийнхэн лөө ерөөдөө захиа битсэн гэсэн бас ам дамжсан яриа ерөөдөө явжсэн. Бас Чежуд ерөөдөө намайг бас эмзлүүлсэн нэг ам дамжсан яриа байсан. Какао токоор ингээд нэг хүн одоо амаа ээжээ тэгээд энэ захиа мессеж танд ирэх үед би ерөөдөө амьд үгүйгээсээ мэдэхгүй байна. Гэхдээ би тантай ингээд холбогдож чадахгүй байгаа учраас энэ зурвасыг үлдээж байна гэсэн ам дамжсаар бас сонсогдсон.
Энэ ерөөхдөө амд амьсан яриа байсан учраас ерөөхдөө тодорхой боллоогүй байгаа. Яг одоогийн байдлаар ерөөхдөө 3 таамаг буюу энэ 3 байх боломжтой гэсэн яг зөвхөн бодит таамаг нь дөнгөсөний хэлсэн шиг 3 мэдээлэл төр үндэслэн 3 таамаг байгаа. Тэгээ үлдсэн нь ерөөхдөө цуу ярианууд. Мөн дээрс нь Jeju Airline зөвхөн ингээд Jeju-д ирдэггүй маш олон газруудаар ингэж дамжиж явдаг. Тэгэхээр Jeju Airline гэж бичсэн байгаа болохоос ерөөхдөө дэлхийн нийтээр нисэж байгаа орон орноор нисэж байгаа нислэг учраас одоо манайхан нэг андуурж байгаа зүйл нь Jeju Air нислэг гэнгүүт зөвхөн Jeju руу л явдаг онгоц юм болов уу гэж бодоод байгаа. Тэр маш өрөөсөө л ойлголт. Тэр Jeju Air бол маш дэлхийн өнцөг болон бүр руу ерөөхдөө явж хүрдэг airline байгаа шүү. Тэгээд бас Jeju-гийн байдал ерөөхдөө бас аялал зуучлал ерөөхдөө маш их хөгжсөн орон учраас ерөөхдөө үйл ажиллагаа хийв явагдаж байгаа. Бас эргэн тойронд ерөөхдөө гашуул зарласан хүн бол харагдаагүй. Мэдээж гашуул зарлалаа гэд мэдээж зэгсаад ч юм уу эсвэл гадуур ингээд хөл хөдөлгөөн болоогүй. Тэгээ хүн болгоо ерөөхдөө аяллаа үргэлжлүүлээд гадаад хүмүүс ерөөхдөө Jeju-д ирээд travel ерөөхдөө явагдсан хэвээр байгаа. За тэгэхээр энэхүү контентаараа та бүхэнд яг судалгаа болон мэдээний дөр үндэслэн бэлтгэн хүргэлээ. Тэгэхээр аль нь цуу яриа вэ, аль нь жихэн үнэн бэ гэдэг энэхүү контентоор ерөөхдөө таад мэдсэн байхаа гэж итгэж байна. За тэгээ ерөөхдөө бас ямар хуу мэдээлэлүүд дахин шинээр гарах нь тэрийг би ингээд YouTube дээр пост болгоод эсвэл Instagram хуудсан дээр ерөөхдөө оруулаа авчив. Та миний Teamcast цагийн гэсэн Instagram хуудасаас хэрвээ би мэдээлэл олвол бас ингээд шууд хүрхийг хичээе. За тэгээд дараагийн контентоор уулзцаая.